Нэгтлэн бодох бүртгэлийн шилдэг судлаач багш. Санхүү эдийн засгийн их сургуулийн багш профессор Гарам Доржийн ган толгог. Улаанбаатар хотод төрсөн нийслэлийн 15 дугаар дунд сургууль болон худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нэгтлэн бодогч мэргэжлээр төгссөн. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд бизнесийн удирдлагаар магистр, санхүү эдийн засгийн их сургуульд санхүүгийн тайлангийн мэдээллийн чанарыг үнэлэх сэдвээр докторийн зэрэг хамгаалсан. Монгол улсын мэргэжсэн нэгтлэн бодогч татврын мэргэжсэн зөвлөх, олон улсын CAT, ACCA цолтой Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын эрдмийн зөвлөлийн гишүүн. Ган толгон дээд боловсролын байгууллагад нийт 25 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байна. 2005 оны 9 дугаар сараас эхлэн одоо хүртэл санхүү эдийн засгийн дээд сургуулийн нэгтлэн бодох бүртгэлийн тэнхимд багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байна. Энэ хугацаанд нэгтлэн бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч, олон улсын нэгтлэн бодох бүртгэл санхүү менежментийн сургуулийн захирал зэрэг удирдах албан тушаалд үр дүнтэй ажиллаж, сургуулийн төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, ном сурах бичиг боловсруулж сургалтанд ашиглах, хамт олноо удирдан чиглүүлэх, мэргэжлийн үн цэнийг дээшлүүлэх зэрэг үүрэгт ажлыг нэр хүндтэй гүйцэтгэж ирсэн. Тэрбээр аудит, санхүүгийн тайлагнал, санхүүгийн бүртгэл зэрэг сурах бичгийг хэвлүүлэн нийтийн хүртээл болгож, олон улсын болон дотоодын сэтгүүлд нийт 50 гаруй нийтлэл өгүүлэл хэвлүүлсэн. Нэгтлэн бодох бүртгэлийн улсын олимпиадад нийт 4 удаа оюутны багийг удирдан оролцуулж, багийн дүнгээр 2 удаа тэргүүн байр, тус бүр 1 удаа дэд болон дутгаар байр эзэлсэн амжилт гаргасан. 2024 онд компаниудын хөрөнгийн бүтцийг оновчтой болгох арга сэдвээр олон улсын нэр хүндтэй iBusiness сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэн STOS 17 даатгалын гэрээ стандартын гарын авлага боловсруулж Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн. Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын захиалгаар хараад бус аудитын компаниудын засаглал, чадамжийн байдал, хамтарсан судалгаа хийж үр дүнг танилцуулан мэргэжлийн ёс зүй, нэгтлэн бодох бүртгэлийн орчин үеийн хандлага зэрэг шинэ хичээлийн багц материал боловсруулсан.